За амттай хөтөлбөрийн амттай сурвалжлага маань яг одоо хүрэх гэж байна тий. Бид хоёр бүр гаднаас та нартайгаа мэдчилж байна. За дандаа студид суугаад байх сонио штэ. Яг энэ өдрийн цагийг бид хоёр бас өөр газар орж гоё хоолнд орё гэж өнөөдөр яг бол амттай өдрийн хөтөлбөр хүрч байгаа учраас за тэгээд одоо энэ True Taste гэдэг газар Тийм тий. яг үүдэн дээр ирсэн байна. За яг энэ хаягийг юу гэж хэлмээр юм бэ? За энэ бол яг ерөөсөө ингээл хөдөөж байгаа юм шүү дээ тий. Төрийн өмчийн хороо яг энэ хойдолд нь байна. За тэгээ яг ерөөсөө тэрнийг ерөөсөө чанх чиглэлдээ ерөөсөө гарцаар гараад яг өөдөөс. За ийш бол ингээл ерөөсөө хажуудлаар нь Баян зүрх хүнсний сах орно тий. Тэгээ ийм гоё газар өнөөдөр шинэхэн нээгдсэн. Шинэхэн бас одоо цоогийн газар бит хоёр өдрийнхөө хоолыг амтлах гад бас ирж байгаадаа маш баяртай байна. Нүүр чин бүр хөл хөдөлгөөн маш их юм ба шүү дээ тий. Энэ хоёр ер нь бид хоёр ресторан дээр сурчлага юм хийж байгаагүй юм байна. За тэгээд True Taste руу гинт орё. Ер нь бол гинт орё ил гэж бодоод байна шүү дээ. Гай байгаа. Камер хараад юу гэх бол зүгээр үстэй. Зүгээр шүү. За ингээд орё. За тэгээ. Хаалга болохгүй та. За. Бэй. За. Оо ямар гоё орчинтай. Гоё цэвэрх орчин өгдөж шүү дээ. Тийм байна тий. Гоё орчинтай. True Taste гэдэг одоо тэрийн хоолны газарт орж ирсэн байна. Орчин бол маш их таалагдж байна. За бид хоёр бол яг одоо өдрийн цаг хоол унд идэх одоо жинхэнэ ходоод гэдс дөр юм идэчээ гэд дураад байна. Яг нөгөө ажиллаж байгаа ходоод ажилладаг үе тий. Тий. За тэгэхээр сайн байна уу? сайн байна уу? За чи өндөрөө. Сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? За тэгэхээр манай Royal Easy өдрийн хөтөлбөрийн амттай сурвалжлага гэдэг сурвалжлага баг маань ингээд ер нь 7 хоногт гардаг байхгүй юу? Гардаг. Тэгээд энэ удаад ингээд шинээр нэгдэж байгаа бас хоолны газрууд, ресторан юу вэ? Танилцуулдаг байгаа. Танахыг бас би пэйжийг харсан. Тэгээд нөгөө амт чанар амтлагаа одоо ямар нэг амтлагч хийхгүй эрүүл сайхан хоолоор дайлдаг гэсэн учраас танах нөгөө гинт ороод ирлээ. Зүнгээр үздээ. Гинтийн зочтой. Болох уу тий? Ирсэн баярлалаа тий. Танилцъя багасаа. За их чинь хүнсний аюулгүй байдлын аудитор мэрэгчлээ, инженер технологич мэрэгчлээ мэрэгчлэрээ бас олон жил ажиллаж байгаа юм хүн байна. Оо хэдэн жил ажиллаж байна та? За би 20 жил сүүлийн 20 жил ажиллаж байна. За яг оюутлогоо төсөл дээр бас яг юм мэрэгчлэр ажиллаж исэн. За тэгвэл таны гарын хоол, таны одоо эрүүл ахуйд энэ бүхнийг одоо эндээс гарч байгаа хоол бол идэхт бол ерөөс айлтгүй байх шүү дээ. Яг л тэрл орчинд нь яг л тэрл амтыг мэдхэндээ тий. Гол нь нөгөө хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй гэдэг юм одоо үед бол маш чухал шүү дээ тий. Тэр стандартыг хангахыг бас зорж байгаа. Тавтаас ч одоо ингэж шалтгаалтаар явж байгаа юм шиг л байдаг шүү дээ. Хоол амтлал явчихсан ер нь энэ тэнд ороод. Одоо ингэж оюутан залуучууд эсвэл одоо албан байгууллагын хүмүүс танай нойр орчмоор авих байдаг шүү дээ тий. Тэгээд амт чанартай бол эрүүл мэндэд бас одоо хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Эрүүл мэндийн бас боловсролтой хоол хүнсээ яаж сонгох вэ? Бид бүхэн энэ дээр бас мэдлэгтэй авах хэрэгтэй шүү дээ. Та бол энэ дээр бүр их гоё зөвлөгөө өгөх байх гэж бодож байна. Өдрийн хоолны амин дэм те чанартай байдал гол нь хитрхи шарсан хуурсан одоо янз бүрийн амтлагчтай биш жинхэнэ одоо хоол хүнс гэдэг бол бас оргиороо байх хэрэгтэй бах те. Одоо мэрэгжлийн үний ажил юу ярьж байгаа. Тэг ер нь хүнс үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл гэдэг маань нөгөө эрүүл түүхийд материал сонгохоос эхэлнэ л дээ. Тэгээд зөв хадгалалт, за тэгээд эрүүл үйлдвэрлэлийн орчин, за тэгээд хүнстэй харьцагч маань хүртэл өөрөө эрүүл байж ч одоо тавган дээр гарч байгаа хоол маань өөрөө эрүүл гаднаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би энэ талыг л одоо зорж ажиллахыг хүсэж байгаа. Тэгээ орж ирэхэд ерөөсөө нөгөө үүднээсээ эхлээл маш гоё нөгөө цэвэрхэн тав тухтай ийм гоё орчинд одоо яг миний нөгөө зүгээр анзаарснаар нөгөө нийтийн хоолны нэг жишг газрууд байдаг шүү дээ. Тэрийг л арай өөрчлөсөн харагдсан маш гоё цэвэрхэн орчинд, тухлаг орчинд, тав тухтай орчинд гоё хоол идэхэд хүртлээ хоол ч гэсэн нэг гоё хоолоор давдаг шүү дээ. Тийм би тэрийг л зорж байгаа хүнсний аюулгүй байдал, эрүүл орчин тэ нөгөө хүн одоо хоолоо идэхдээ ямар нэгэн байдлаар айдасгүй, сэтгэл ханамжтай тэгээд итгэл ёстой. Яг гоё цэвэрхэн орчин тийм тийм л юм зорж ирсэндээ тэр. За ингээд дандаа ингээ хоол ойлоо сонгоод захиалчаад тэгээ захиалч хоорондоо ч эсвэл хоол ирэхээр гэрэлцэгчээс бас асуулт авах зүйл нэмж ер нь тантай яриад баймар санагдаж байна. За тэгээ. За ямар хоолны сонголтууд байна вэ гэхээр өдрийн хоолнд болохоор өдрийн хоолны багцууд гадлах штэ тий. Цөөн багц байна, хуушур багц, бууз багц, гуляш багц гэх багцуудыг бас манайх их сонирхож идэх хэрэгтэй тий. За өглөөний хоол бас манайх гарч байгаа л да. Өглөөний хоолны бас багцууд байгаа. Гахаа махтай багц байна, зайцтай багц тий. Бүсгүүчүүд багц гэдэг бүсгүүчүүдэд зориулаад бас би арай эко хоол бас сонгох идэхт
Одоо нөгөө тархалтын эсрэг явагдаад шүү дээ. Айгу ойлгомжтойгож орж ирлээ. Өдрийн хоолны багц, өглөөний хоолны багц. Тэгээ үнийн жагсаалт байж гин те. За тэгэнгүүт одоо шүлтэй хоолнууд байж гин. За бидний хэлснээр 2 дугаар хоол те. За тэгээд захиалгын хоолнууд байна. Ширхгийн хоол, салаад, хөнгөн салаад гэх мэтлээ ингээд айгу ойлгомж. Танаа энд бас гоё харагдаж шүү дээ. Тийм байна те. За би нөгөө угаасаа л цовын дуртай байна л те. Тийм болохоор. Цовын сонирхолтой байна. Тийм цовын багц сонирхолтой. цөөн багц байж болно тий. Манай хуушураас гоё гардаг шүү дээ. Тэгвэл хуушрын багц авчих. Багшаа би гэдэг шиг. Тэгээд шүл үйл зүгээр ах гэж бодож байна. 5 цулын шүлүүг нь авч болж байна. Гэхдээ юу яа борцтой шүл сонгоч идэх үү? Тэгээ. Яад үлийн жоохон дулаахан болохоор бүр улам ядаргаа. Тэгээд би арнаастаа шарсан дахиад идмээр байна. Хүүх за. Бахуу юу. Гол нь нөгөө бит хоёр хоолны гоё тэр чанар, өнгө үзэмж тэ энэ болгоныг харуулах гэж болохоор тийм хамгийн гол нь амтыг нь тий амт чанар за тэгээд хамгийн гол нь нөгөө эрүүл хүнс гэдэг талаас нь бит хоёр ярих гэдэг байгаа шүү. За. Тий. За тэгээ. За бит хоёр суужий гэрлэгч тий. За. За ихч маань бас нааша хүрээд ирээд танаас бас асууж тодруулах давлах их зүйл байна гэж. За ойлоо шүүсэн амтлаа. Энэ бодвол чихэр байхгүй хаа тий. Ямар гоё. Оо ямар гоё юм бэ. Би ямар хазаар нэрснийгээ ба. Жимсэн шууд Жимсээр нь жажлууртай жимсэн дотор нь. манайхаас айнс гардыг өнөөдөр айнс цэцэргэн бас гарч байгаа. Яг одоо энэ хаврын үйлрэлд илүү амин дэнтэй юмнууд бас үүрээдэг шүү дээ тий. Тэр утгаар нь бас жоохон. Одоо нөгөө дулаарсан болохоор бас нөгөө яг ингээд нөгөө хүүтэн сэнгэнсэн мэдрэмжийг бас авах гоё юм шүү дээ тий. Айгуу гоё. Яг жимсээр нь бас илүү хаврын үйлрэлд одоо амин дэмтэй хоол хүн сэргийлэх нь эрүүл мэндэд чухал шүү дээ тийм ээ. Тийм учраас бас илүү шүлтэй хоолнууд тэгээд дээрэс нь ийм амин дэмтэй жимсний жүүснүүд бас гаргаж байгаа. Одоо нөгөө зарим газар шиг амтын сайх гад их сахар ичдэг штэ. Энэ болохоор яг жимсээр амтгаж байгаа байхгүй юу? Айгуу баг жин хассан энийг уугаад цадчих юм шүү. Гэрэлцэж байгаас ингээд түргэн хоолнууд бас гаш харагдж байна л да. Ер нь бүх төрлийн хоол гардаг юм гэж би ойлголоо. Мөн дээрээс нөгөө хүүхдүүд ингээд жижиг тийм нэг пицца тий. Яг бага хэлбэрээ, бага хэмжээгээр идэх зүгээр юм байна. Дээрээс нь тэр дахианы махан шорлог гой ногооны салааттай байгаа нь одоо бас таалагдлаа. Та энэ хоолнуудын тухаас яриач бас гой жимсний юу штэ шорлог юм гэх үү? Манайх болохоор нөгөө бас хүүхдийн төрсөн өдрөс зориулсан хүүхдийн хоолны багц меню тий. Тэгээд нөгөө хүүхдийн сэвлэг үргээ гэхэд зориулагдсан тиймэрхүү хүүхдүүд рүүгээ чиглэсэн жоох юмнууд тэгээд мини пицца, мини бургер тэгээд жимсний шорлог хүүхдүүд юу идэх сонирхолтой байна. Тэрийг бол аль болох эрүүл хүнсээр ингэж хийж өгөхийг зорж хийсэн байгаа тийм. Одоо бүр тэр жимсний шорлог тэр дахианы махан шорлог бүр айгуу гарч байна. Кейтерингийн үйлчлэгээтэй гэсэн үг үү те? Тийм, кейтеринг гэсэн үг л те. За тэгээд бас буйны ажлууд хийж болно те. Тиймэрхүү буйны ажил гэдэг кейтерингийн чиглэсэн ажлууд. Манайх бас тэгээд нөгөө гадуур одоо сургалтуудын янз бүрийн сэндвичч байдаг ч юм уу те. Хоолнууд иймэрхүү юмнуудыг бас захиалж хүргэж өгдөг хүргэлтийн хоолтой байх. Оо за хүргэлтийн хоол. Хүргэлтийн хоолтойг ямар дугаарлуу залгана гэсэн үг үү? Миний утасны дугаар дээр л байгаа да 90 50. За тэнд юу байна вэ? Жазанд хийгээд хоймортой залцсан бэ штэ. Их чухал хэм зүйл ах шиг байна штэ. Би болохоор яг хүнсний инженер технологич мэрэгчлээ л дээ өөрөө болохоор тэгээд яг мэрэгчлэр оюутлага төсөл дээр 16 жил ажилласан. За тэгэхээр яг тэр ажиллаж байгаа хугацаанд бас яг хүнсний аюулгүй байдлын аудиторын чиглэлээр ингэж суралцаж мэрэгсэн байгаа. Тэгээд манай оюутлага төсөл дээр кейтеринг үйлчилгээ гэдэг SSM гэж компани маань өөрөө бас Францын хөрөнгө оруулалттай тийм ийм олон улсын байгууллага байсан. Тэн дээр чиглээд одоо бас яг хүнсний аюулгүй байдлын мэрэгчлэлээр ингэж ажиллаж ирсэн юм байгаа. Тэгээд Хаалгач би хоёр ирж ирж. за өөрөө ч гэсэн би бас Улаанбаатарт яг одоо энэ бизнесийг хийх гэж зорж ирсний одоо юу гэдэг миний зорилго гэх юм бол тий яг одоо Монголд нийтийн хоолны стандартыг одоо бас яг тий одоо хүмүүс нийтийн хоол гэхээр л ашиг олох бизнес олох гэдгээсээ илүү яаж хүнд эрүүл хоол өгөх үү тий яаж хүнсний бүтээгдэхүүнээ эрүүл сонгож авах уу яаж зөв хадгалах уу яаж эрүүл одоо үйлдвэрлэлийн орчинд хийх үү энэ бүхнийг одоо бас жоохон жишг боёгаасай одоо стандартын шаардлага хангасан энэ орчинд үйлдвэрлэл
үйлдвэрлэл хийж л одоо үйлчлэн гарахыг л зорж байгаа л да. Ямар гоё юм бэ. Одоо юу гэдэг хоолны газар зөвхөн ашиг олохын төлөө те. Энд чинь дагаад одоо бусдын эрүүл мэнд, гэр бүлийн эрүүл мэнд те, иргэний эрүүл мэндийн асуудал явж байгаа шүү дээ. Тэгэхээр жинхэнэ одоо утгаараа та үүргээ ол гүйцэтгэж байгаа гэж би ойлгож штэ. Нийтийн хоолны онцлог бол бас өөр онцлог л да. Би чи нийтийн хоолоор олон жил ажилласан болохоор яг зөв өдөр тутам хүн байнга гэдэг. Одоо жишээ нь гэхэд манайх одоо нэгдэд удаагүй байна л да. Сар гаруй хугацаа болж байна. Гэхэд л манай одоо урдлын одоо энэ хөдөө аж ахуйн яамч гэдэг ч юм уу те урдлын төрийн бодлого зохицуул тэгээд энэ хавийнхаа офисынхан маань энэ хавийн үйлчлүүлэгчид нар манаас орж ирээд ингээ хөвшөөд байна л да. А энэ хүмүүс маань ингээд өдөр тутмал энэ хоолоо идж байгаа юм чинь нийтийн хоол нь илүү нөгөө нэг эрүүл мэндэд чиглэсэн байх ёстой гэдэг утгаараа бас те одоо хэд их амтлагчгүй яг одоо эрүүл хүнсний бүтээгдэхүүнүүдэд зөв сонгохоос эхлүүлэл эхлэн л дээ те. Яа, үнэхээр за гэрэл зэгч минь нүд ирээлжлээд болохоо. Танаа ахлах тоогооч. Та ерөнхийдөө бол яг энэ стандарт одоо яг энэ чиглэлийн хариуцаад явдаг. Тийм би өөрөө яг үйлдвэрлэл дээрээ илүү анхаарад тэгээ манай ахлах тоогооч бас оюутлогоодоос ажиллаж исэн юм мундаг залуу байгаа л да тий. Бага аваад түрээд тэгээд бид нар ингээ багаар баг ирсэн л байна л да ерөнхийдөө тий. Үнэхээр одоо нэг хиншүү хариус нүртэй бас үгдгийн те түргэн хоол ингээд хоолны ихээр бас орчин нөхцөл бол аюу чухал цэгэр цэмцгэр тэгээ хоолны ам чанар танаа хоёр хүнсний бүтээгдэхүүнүүд өдөр өдөртөө л яг ингээд хэрэглэхдээ тустай юм байна. Тий ерөөсөө би одоо жишээ нь махан бүтээгдэхүүн гэхэд одоо бүр үйлдвэрийн мах авч ийн л та өхрийн маха хүртэл одоо гадуур чинь одоо хүнсний аюулгүй байдал дээрээс нь түргэн хоолнууд маань ямар эрсдэлтэй байгаа лээ те тэгээд тэр утгаараа түүхийд махаж гисэн одоо цэвэр хоньны махаа сонгож хэрэглэдэг ч гэдэг ч юм уу те энэ утгаараа яг одоо ногоо гэхэд чинь одоо бүдүүн ногоонууд гэж яригддаг шүү дээ. Энэ ногоонуудаа Монгол илүү хүнсний ногоонуудыг татаа авдаг ч юм уу те зөвхөн хонь өхрийн махаар тийм зөвхөн хонь өхрийн мах ашиглаж байгаа. Одоо бүргэрийн мах гэдэг ч юм уу савста бүрэнхийн мах энэ төр гэл те ерөнхийдөө бол мах маркет компаниас манайх чинь нөгөө мах маркет компани маань өөрөө хасаа хэрэгжүүлсэн энэ ISO-той бас компани шүү дээ те тэр утгаараа ч гэсэн авч байгаа. Тийм. Ерөөсөө чанарыг л эрхэмлж байна л да. Баярлалаа гэрэлцэгчээ. За энэ болохоор борцтой шүл байна те миний захиалсан. Би ерөөсөө борцтой цовин бас гарна те. Тэгээ одоо яаж одоо тэр бүгдийн захиалал те. Тэгээ борцтой шүлийг сансан байгаа. За амнаас та тэгэхээр одоо ногоонууд нь гоё жигэнс хөнгөн гоё шарсан харагдчихээн одоо харагдах байдлаараа. Тэгээ гоё байна. За ингээд ер нь хоолыг хүн нөгөө хараад ямар амттайг нь баг мэддэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг ерөөсөл миний яг нөгөө идэх дуртай цовин бол гараад ирлээ. Тэгээд яг одоо нөгөө цовингийнхаа багцыг захиалсан миний хувьд амтлах гад сая амсчлаа үнэхээр сайхан гоё амттай цовин байна. Тэгээд шүлний хувьд гэх юм бол дотроос брокколи хийсэн бас брокколи ч бас эрүүл мэндэд ямар хэрэгтэй хэлээ те. Тэгээд маш гоё амттай шүлэн гэл идмэр Амраа нэг зүйл хүн үзэгчд ер нь хүмүүс их сонирхдаг. Альва юмны үнийг сонирхдаг. Үнэн ямар үний хувьд ямар байд юм бол ам чанартай бол их үнэтэй авах болоо гэж бодож иж магадгүй шүү дээ. Энэ бол манайх бол харьцангуй бас хямд үнийг баримталж байгаа тийм. Цөөн багц гэхэд маань 6500 тий багцын хоол хөдөө салаад тий. Тэгээд хуушур багц маань ч гэсэн 6500 гэдэг тий. Аннаастай дахиад маань гэдэг чи 7000 тий. Борцтой шүдэх чинь 6500 ч гэдэг ч юм уу. Бас арай хямд үнийг баримталж байгаа л да. Яг л нөгөө үдийн хоолны цагаар яг л дундаж нөгөө ажлаа яг үн тохирсон тий ажлын цагийн үн тохирсон өмнө одоо жишээ нь за хуушур багцад бол сүйтэй цайн дагалдж чинь салаад нь байна, цовин байна, нэгдүгээр хоол нь буюу шүлэн байна, мантуун байна гэдэг ерөөсө бүхий л одоо багцд байх бүхий л зүйл нь байгаад байгаа байхгүй үнэхээр гоё амттай. За амсна уу? Амсна. Гэрлэгч бид нар хоол идчих байна. За баярлалаа. Баярлалаа гэж хэлж байна. Цагаараа дэвтэрийн ажилласан баярлалаа. Та ч одоо энэ хоолны үнэр хүн тасаад одоо давтыг төлөх нь баг болсон мэт дээ. За хоолоо идчихье. За баярлалаа. За баярлалаа. Ирээд их хэлж байгаа юм шиг л байна шүү дээ. За шүл бол энэ шүл байна шүү дээ. Одоо брокколин байцаатай хүний бид хэрэгтэй. Тэгээд тос бахта тэгээд давс бүр ямар ч амтлагч байхгүй. Яг үнэ. Тэгээд бүр зүгээр л нэг гоё үнэхээр энэ гоё шүл байдаг да. Тэр л байна да. Би энэ борцтой шүлгээс амтлаад үзье. Би амсчихлаа. За амтлагаа явж байна. Амтлаас ямар гоё юм бэ? Зүү газар орж ирлээ гэж бодож байна. Чиний хувьд юу гэж бодож байна? За борцоо амтлнаа.
Тэгнэ гэж. Бастаа хараа. Дээрээс нас гоё сүүлийн өөх хийсэн юм шүү дээ. Тийм ээ. Оо ямар гоё юм бэ. Яа ингээл амтлаад идчихдээ штэ бид хоёр ч амттай өдрийнхөө хөтөлбөрөөр бол тий. За үнэхээр сайхан гоё амттай. Барах уу? Мэдээж барахгүй. Барахгүй тий. Гэтэ гоё төрлийн амт мэдрээ гэж бодож байна. За амнастаа дахиад энэ бол үнэхээр гайхалтай. Гайхалтай гэж юу. За ингэ сайхан халуураад өндрөө. Соуснд ингээд өвж байгаа. Шартанд хөмсөйдсөн чинь үнэхээр гоё юм. За ингээд хоолоо тухтаа эдээ. Цавтаа сайхан хооллоорой. За амттай хөтөлбөрийн амттай сурвалжлал маань дөнгөж сая үзэгч та бүхэнд хүрлээ. Тэгээд Чингүэт хоёрын хувьд True Taste одоо энэ гоё түргэн олдны газар орж ирээд үнэхээр гайхалтай сайхан амтлаг хоолыг амтлаа. Одоо монголчууд бол зоогийн газар гэж монголоор сайхан үгээ шүү дээ. Тэнэр шүү дээ тий. Тэгээ маш сайхан тав тухтай орчинд ам чанартай хоол сэлэлээ гэрэл зэгчээсээ асуусан шүү дээ. Та одоо ингэ жоохон бухимдалтай ч юм уу хоолунд тэгэл тухайн хоолын эзэн үсдэгдэл бас ямар илэрхийлэх үү те. Тэгэхээр ер нь тоогооч хүний ажил гэдэг чинь бас л сэтгэл зүйн том ажил юм гэж би ойлголоо. Тэгээд дээрэс нь би бас ингэ хоол авчлаа шүү дээ гэрийнхэндээ. Юм гоё цаас уутна. Тийм гол нь энийг бүр онцолж ярих га би барьчаал ингэ номхон зогсоод байгаа байхгүй. За яа тэгэхээр одоо сүүлийн гялгараатны хэрэглэгээ багасгах хэрэгтэй, байгаль ихтлэгээ хайрлах хэрэгтэй шүү дээ тий. Энэ болно иргэн бүрийн оролцоо чухал. Үүнээс гадна тухайн үйлчилж байгаа одоо хоолны газрууд, үйлчлэгээний газруудын цаас уутыг гоё хийж одоо үйлчлэлд занших хэрэгтэй. Тэгэхээр одоо True Taste-ийн энэ хамт олон бол маш мундаг байна. Энийг гоё хэрэгжүүлээд ингээд цаас уут нэг соёлтой, цэвэрхэн тий ингээд уусаад алга болно шүү дээ. Тийм биз дээ. Тийм үгүй юу? Тийм ээ, тийм шүү дээ. Тийм шүүгээд хэлээд айл. За тэгээд үзэгчд маань ямар ч гэсэн True Taste руу зорж ирээд ийм сайхан тав тухтай тухлаг орчинд амтлаг сайхан хоолыг ирж амтлаад үзээрэй. Нэг ороод гарах юм бол та бүхэн маань ерөөсөө байнга үйлчлүүлж болно гэдэгт бол миний хувьд бол түн бом итгэлтэй. Эргэлзэхгүй байна гэж байна. За ингээд хоёлоо амтаа сурчлахаараа гинтийн бас явлаа шүү дээ. За одоо ингээд студид очиж сууя да. За ингээд хэдхэн орон дараа студиэсээ бүгдээрээ уулзцгаая.